За ингээд галзуун мис засалчтай киноныхаа хамгийн сүүлийн партд орцгоё. Үйл явдал хайшаач ирж магадгүй. Яагаад гэвэл манай хоёр мис засалч бол хоёулаа сайко. Энийг ч яач ч магадгүй. Ер нь бол хоёр шийдсэн гараа. Киноны үйл явдал Доки минийг утгалж түүнийг жижиг гудамжаар чирхэд Сэвк цочирцсноор эхэлнэ. Ёнжоо ирж мөрдөгч Яныг тэр дорн хараад Сэвкийг харахаас өмнө холбоодлон зүгтдэг. Сэвк дараа нь нууц байршил заасан хаягтай мессеж хүлээн авна. Байршлаас нь тэр миний машины дэлгүүрийг олдог. Энэ өөрт нь болон Ёнжогийн зүгтэх машин гэдгийг ойлгож Сэвк дараа нь уян руу уцтаж Доки удахгүй өхнө гэж хэлэхэд яг юу гэсэн үг болохыг асууна. Тэр түнд өөрийн харсан Докигийн тархины MRI сканер илгээхээр болдог. Удалгүй мөрдөгч Ян болон түүний хамтран зүтгэгчид миний цогцыг олдог. Энэ хооронд Доки гэртээ хараад Ааланаас өвчин амлах 4 ширхтээ эмтэй багцыг олж харна. Цөөн хэдэн шил юм байгаад эцсийнх нь гээд Аалан уцаар уучлалт гуйдаг. Гэртээ буцаж ирээд Сэвк уянгоос Докигийн MRI зургийг хүлээж авна. Бид Докигийн Сэвкд үзүүлсэн MRI-гаас тис өөр болж Докигийн биеийн байдал түүний ботсноос хамаагүй дор байгааг нотолж байна. Ёнжоо түүний төлөө хин нэг алж байсныг нь хараад Докиг аврахыг түүнээс хүсдэг. Ер нь бол нэлээд ятгадаг. Энэ хооронд эмнэлгийн шинжээч алуурчин миний дэлгүүг тусгаалan онилж дотоод цусалт үүсгэсэн гэж мөрдөгчөд хэлдэг. Тэр алуурчин эм ч юм уу анагаахын сургуульд хүссэн байх магадaltaй гэж хэлсэн Янг улам цочирдуулна. Цагдаа нар мөн камерын бичлэгийг олж хардаг бөгөөд Доки минийг гудам татан оруулж байгааг ардаас нь харуулна. Дараа нь цагдаа нарын нэг болох Сон нэртэй мөрдөгч Ким Дубон руу залгаж алхахын талаар түнд хэлдэг. Тэр алуурчныг эрэгтэй хүн байсныг сонсоод их гайхна. Уг нь Сэвкийг өөрөө зохицуул гэж өмнөх хэсэгт гарч байсан шүү дээ. Хинхоо шашны удирдагчийг асран хамгаалж байгаад буцааж ирдэг. Сэвк Ёнжоо хоёр түүн дээр очиход шашны удирдагч Хинхоог асарч байх хооронд гарыг нь хатсыг нь ойлгодог. Дараа нь Сэвк Докид бэлтгэл хийх гэж байгаагаа мэд. Тэрээр Хинхоод MRI болон судснуудын эргэн тойронд хавдар хэрхэн томрсныг харуулна. Бид тархины артерийн судас шилжүүлэн суулгах мис засал гэж нэрлэгддэг. Маш нарийн төвхтөө, маш хүнд буюу энгийн тархины мис засалчдын хувьд бараг л боломжгүй мис заслыг хийх шаардлагатай бол. Доктор Сон удахгүй болох хаалганы талаар дурдсан бөгөөд энэ нь мөн тархины артерийн судасчлалтай холбоотой. Дараа нь Аалан Ким Сэвктэй ажиллахдаа баяртай байгаагаа хэлнэ. Түүнтэй адил суут ухаантан байсан ч эргэн тойрныхоо хүмүүсийг дайсан болгосон эмчтэй ажиллаж байсныг тэрээр дурсдаг. Мөн тэр эцэст нь амиа хорлсон гэж хэлдэг. За энэ ямар нэг юм зөвнөд байгаа тип биш вэ л үү дээ. Дараа нь Сэвкийг Ким Дубон айлчлахаар дууддаг. Тэр мингийн өхлийн талаар ярьж яагаад түүнийг өөр хүн алсныг асуудаг. Тэр ажил дууссан гэдгээ шууд хэлэхэд түүнээс асуухаа бол. Дараа нь Ким Дубон өөрийнхөө хаалганы бичлэгийг үзснээ хэлээд түүнд хизээ нэгэн цагт тусламж хэрэгтэй бол талархлаа илэрхийлэхийн тулд холбогдоорой гэж дахин санал болгов. Мөрдөгч Jan Докиг оройн хоолн дуудана. Доки хурч ирэхэд түүнд Мянангийн хүү болох Кион нас барсан гэж хэлдэг. Хэдэн хүн дуусны дараа Докигоос минийг яагаад асныг шууд асуучдаг. Тэр өдөр Докиг харсан гэж хэлнэ. Дараа нь Доки Янгийн өөрийнх нь бохир нууцуудын нэгийг мэднэ гэдгийг хэлцэлдэг. Гэхдээ яг юу гэдэг нь хэлдэггүй. Ян цагдаагийн газар руу буцаж очиод камерын бичлэгийн хуулбарыг илүү чанартайгаар хүлээн авна. Энэ удаа тэрээр олонний донд хүлээж буй Сэвкийг танина. Доки Сэвк нар Кионыг оршуулах хаслалд яриулцаж Ким Минжинийг яагаад алсныг мэдхийг шаарддаг. Ким Минжин өөрийн эмнэлэгт Сэвкийг ажилуулахыг хүсэж байсныг Доки дурамжхан хэлнэ. Доки түүнийг Сэвкийг сурахын тулд маш их хичээж хайрлсан байхад зүгээр л чамайг мөнгөний машин болгохыг хүсээгүй гэдгийг хэлнэ. Дараа нь Сэвк Доки хоёр эмнэлэг рүү буюу одоо ашиглахдаггүй байгаа хуучин хаалганы өр рүү явна. Сэвк Докигоос яагаад өөрийг нь түлхснээ асуудаг. Тэр Ким Минжаныг алахыг хүснэг мэдсэн болохоор тэрүү гэж асуув. Энэ нь шалтгаан байсан бөгөөд үүнээсээ ичиж байгаагаа ч Доки өөрөө хүлээн зөвшөөрдөг. Дараа нь Сэвк түүний биеийн байдлын талаар үннийг мэдж байгаа бөгөөд түүнд хаалгаа их болно гэж хэлдэг. Тэр түүнийг хүлэхийг хүсэхгүй байна гэж хэлнэ. Түүнийг өрөвцөндөө ийм зүйл хийж байна уу гэж асуухад тэр түрүүний хэлсэн үгээ давтаж дараа нь мис заслын өрөө олох хүртлээр асуудалд орохгүй байхыг түүн рүү анхааруулan хашгирдаг. Гэртээ Доки Ааланд эмнэлэгт хаалгаанд орохоор болсон тухайгаа хэлнэ. Тэр тэрэнд Хаа Ён Аалантай хаалгаа хийх болно гэж хэлсэн ч үнэхээр Сэвк хаалгаа хийхээр болно. Энэ хооронд Сэвк Ханхётой хамт эмнэлэг дээр очиж хаалганы өрөө хайдаг. Хариуцсан эмч үүнийг Хинхоод үн төлбөргүй санал болгож өглөөний 6 цаг гэхэд газрыг цэвэрлэхийг зөвлөнө. Гадаа машиндаа хүлээж байсан Ёнжоо өөр машин ирэхийг харна. Хадагтай раа гарч ирээд түүнд нэрийн хуудас өгнө.
Дараа нь мөрдөгч Ян Сэвкийг дуудаж байцаалт авна. Тэр түнд Мингийн өгсөн цогцны зургийг үзүүлж дараа нь түүнийг хагалгаанаас гаргах үед Доккийг багалзуур тушгасан хэргийн тухай цагдаагийн тайланг үзүүлнэ. Тэр түүний Доккигийн эсрэг өрүүлэхийг оролцсон ч энэ нь бүтдэггүй. Сэвк Доккигоос түүнийг оюутан болгож түүнд бүх зүйлийг зааж өгөхийг гуйж бүдүүр зураг бидний эргэн санахад хүргэн. Тэр хариуд нь юу авахаа асуухад тэр зөвхөн авах гэж байна гэж хэлдэг. Доккиг чангаар инээдэг. Одоогоор Ян Сэвкийг хар захын мэс засал хийсэн гэж буруутгана. Дараа нь тэр Сэвк бол Доккигийн сул тал бөгөөд түүний төлөө алуурчин болсон гэж хэлв. Хатагтаараа Доккигийн офис дээр ирээд түүнийг юмаа баглаж байхыг олж харав. Дараа нь Сэвк руу уцтаж түүнийг мэс заслын эмч болсон гэж хэлээд маргааш шөнө нь хаалгаа ингэж хэлв. Тэр тийшээ явахыг зөвшөөрнө. Хатагтаараа Докки Сэвкт хотлоо ярьсаар байгааг онцлов. Докки Сэвкээс урвсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч ийм байх ёстой гэж хэлдэг. Хатагтаараа Доккигийн төлөвлөгөөг анх мэдсэн бол анхнаасаа ажлаасаа гарах байсан гин. Явахаас өмнө тэрээр Доккид Ян Сэвкийг 3 цагийн турш байцаасан тухай хэлдэг. Дараа нь мөрдөгч Ян цагдаагийн хэлцээс яран гаргав. Тэрээр Доккигийн орхигдсон гараж руу очоод хөргөчөнд байсан Ли Ван Илийн цогцыг олжээ. Дараа нь Докки гараж руу орж ирээд түүн рүү харна. Үүний зэрэгцээ Сэвк хинхөө хоёр хаалгааны өрөөг бэлтэж Доккиг ирэхийг хүлээнэ. Гэхдээ тэр биш харин Алан Ким гарч ирдэг. За ингээд киноны сүүлийн анги гарч ирэхэд Докки хүлэгдсэн Ли Ван Илийн хэрэгээ хүлээсэн үгээ бичиж байгаагаар хэлдэг. Ван Ил мөрдөгч Ян хэрхэн олон хэрэгт нотлох баримтыг устгаж тэр байтугай сэжигтнүүдийг мөнгө олж авахын тулд яаж шантаалжилж байсныг хэлсэн байдаг. Одоогийн нөхцөл байдалд энэ бол Доккигийн Яныг харлуулахын тулд ашигладаг нууц. Тэрээр Янд Минтэй хамт ажилладаг эмч мөн сувилагчийн хөнөөсөн хүн байсан гэж хэлнэ. Ян Доккигээс юу хүсэж байгаагаа асуухад Докки мөрдөн байцаалтаа яг энэ хэвээр нь үргэлжлүүлж түүнийг барихыг түүнд хэлдэг. Ингээд мөрдөгч Ян бол энд бол маш гайхаад үлдэнэ. Хааны газар хагалгааны өрөөнд Алан Ким Доккиг ирэхгүй гэж Сэвкт хэлнэ. Алан хэлэхдээ Докки бүх зүйлээ өөрөөр төлөвлөсөн бөгөөд Докки одоо бидэнд харагдаж байгаа энэ эмийг өөрөө эмчилж 1 жилийн турш хэрэгэлсэн байдаг. Энэ нь болохоор мэс засал хийхэд улам хүндрэлтэй, төвөгтэй, бараг л боломжгүй болох нөхцөл байдал хүргэсэн ийм хүнд ийм бодис гэх юм уу. Сэвк Доккитай уулзахаар гүйсэн ч түүнийг олж чадахгүй. Түүнийг авсны дараа Алан хинход Доккиг Яншин эмнэлэгт сарын дараа хаалгаанд оруулах төлөвлөгөө байгаагаа хэлнэ. За ингээд өглөөн нь Ян болон бусад цагдаа нар Ли Ван Илийн цогцос байгаа гараж дээр нь Янгийн хамтран зүтгэвч түнд нэгэн эмэгтэй уцтаж зөвлөгөө өгсөн гэж хэлнэ. Алан Сэвктэй уулзаж Доккиг аль эрт явсан гэж хэлнэ. Тэр түүнээс Докки яагаад ширээн дээр өгөхийг хүсэж байгааг асуудаг. Докки Алан Сэвкийг ядаж нэг удаа бүтлгүүт хийх хүсэж байгаагаа хэлснийг харуулсан. Тэр түүнийг өхлийн зовлон гүрч мэс цэцэлтийн хийж чадахгүй зарим зүйл байдгийг ойлгохыг хүсдэг. Гисэн хэдий ч Алан Сэвк түүнийг аварч чадна гэж бодож байгаагаа хэлв. Тэд эмнэлэг рүү явхад Алан түнд шинэ хаалгааны өрөөг үзүүлнэ. Тэрээр хэлэхдээ Докки хаалгаагаа тэнд хийхээр бэлтгэсэн бөгөөд Сэвк Хао Йонгийн нэрээр оролцож болно гэдэг. Тэд мэс цэцлийн талаар ярилцаж Алан Сэвк хавдрыг харилцсны дараа тархины судалчлалтын зорилгоор хөлний судсыг нь ашиглахаар төлж байгаагаа хэлдэг. Гисэн хэдий ч тэр нэг сар хүлээхээс татгалзаж Аланд Доккиг энд дуусгана гэж хэлдэг. Хатагтаараа түнд өссөн нэрийн хуудас руу Янжуу харж байхыг бид харна. Хизээ нэгэн цагт тусламж хэрэгтэй бол түүн рүү залгахыг түнд хэлсэн. Яг энэ үед хатагтаараа Доккитэй нуурын дэргэд уулзаж түүнд шинэ утас өгдөг. Сэвк Кимдо Бон дээр очиж түүнд санал болгосон сайн сайхныг нь хэлж Доккиг олохыг гуйхыг оролдоно. Оройн хинхоо хатагтай Рагийн цочлон дараа нь бид түүний Доккигийн сул дорой байдалд байгаа байшин руу явахыг хардаг. Тэрээр түнд Венес утсаар нь тусал залгаж дараа нь тэр хэдийнэ өвчтэй байгаа тул хаалгаанд орохгүй байхыг зөвлөдөг. Тэрээр Доккигоос өөрт нь анхаарал тавьж өвдөлтгүй тав тухтай өгөхийг хүсдэг. Докки амьдралынхаа төгсгөлд амар амгалан гэрэл хийлдэггүй харин өөр зүйл би хайдгаа бусад хүмүүсээс өөр гэдгээ хэлдэг. Өглөө нь Ян хэвлэлийнхэн тэдний гол сэжигтэн Чой Докки гэж мэдэгдэнэ. Янжуу хатагтай Рата уулзаж түүнээс Докки хаана байгааг асуув. Тэр хаана байгааг хэлээгүйч хинхоо түүнтэй хамт байгааг илчилдэг. Янжуу үнийг Сэвк рүү
дамжуулж Ким До Бонд хэлв. Ким цагдаа хандсан хүнээсээ Хинхогийн дугаарыг олохыг хүснэ. Аюулгүй байран Доки Сэвктэй юу болсныг Хинхо руу тайлбарлана. Ер нь бол манай эмэгтэй Сэвкийн одоо эд хадлуун, залуун яг нөгөө карьерийнхаа мэрэгжил тодорхой ориглон үедээ байна. Ийм болохоор тэр хин нэг одоо аварч чадахгүй байх тэр мэдрэмжийг авч уйлж, өвдөлтийг даван туулж, ингэжж өөрийнхөө хамгийн дээд дараачийн түвшинд очино гэж хэлж байгаа байхгүй юу? Янжу Сэвк хоёр өмнө нь Докигийн сууж байсан нуурын ярилцах газар руу явна. Янжу түнд Доки болон байцаагт Яннар түүнийг аллагын хэрэгээс холдуулах тохиролцоо хийсэн гэж хэлв. Үүнтэй зэрэгцэн Ким До Бонд Докигийн зэнхэн байрлаж байгаа аюулгүй байрыг олдог. Ингээд түүнтэй ярилцахыг хүсдэг. Дараа нь Ян Сэвк руу залгаж түүнтэй уулзав. Ян Сэвк Доки түүнийг өгөхийн өмнө шууд залгана гэж амласан гэдгийг хэлдэг. Сэвк хэлэхдээ Доки түнд хагалгаа хийх гэж байгаа тул өгөхгүй. Энэ нь бүх ирээдүйн Докигийн үхэлтээр тогтож буй Янг шууд бухимдуулдаг. Хэрв Докигийн амьд үлддэг юм бол өөрийгөө өхнө гэж хэлдэг. Тийм учраас хагалгаа хийхгүй бэ гэж хэлдэг. Ингээд тэд хоорондоо энэ талаар маргалтаж Докигийн хаягтай мессеж ирэхэд Сэвк явдаг. Гэвч Янжу тэр хоёрыг одоо машинаа жалаадаа явж исэн чинь Ян шууд машинаа араас нь мөрөвчдөг. Дараа нь тэр Сэвкийг машинаас нь гаргаж ирээд хагалгаа хийхгүй тулд түүний хурууг нь хугалахыг оролдон зохиж одоо зодолж эхэлдэг. Тэр Янжугийн хамт түүнтэй тулалдаж Сэвк Янг хутгалж алснаар бүх зүйл дуснаа. За угаасаа хэлсэн штэ манай сайконууд угаасаа юу ч хийж магадгүй, яаж ч магадгүй. Ингээд Ким До Бонд Доки өөрийнхөө төлөвлөгөөг тайлбарлаж энэ бүхэн Сэвкийн ашиг тусын төлөө гэдгийг ойлгов. Доки эцэст нь Хинхот Сэвк бит хоёр адилхан гэдгийг хүлээн зөвшөөрч хэлдэг. Тэр түүнийг харсан даруйда үүнийг таньсан гэдгийг хэлдэг. Яг өөр шиг нь яаж өдөө хүртэл завж амьдрсан бол гэж ботхоос ийм хайр татам санагддаг. Хэрвээ сэтгэл зүйн ДНХ гэж байдаг бол бит хоёр одоо нэгэн цус төрөл байна. Маш их хижилхэн ховтой байх болно гэж хэлдэг. Энэ хэсэг нь баг хиндэ ингээд энэ хоёр ч одоо нэг нэгээ барьж ичг гэдсэн сүултээ баг нэг нэгэндээ учиргүй бүр өстой соулмейт шиг болж тааруугүй юу. За ингээд зодооны дараа Сэвк Ким До Бонд руу залгаж Докитой уцаарахыг түнд хэлнэ. Тэр түнд ям өрдөгчтэй байгаа гэж хэлэхэд Доки ямар нэг зүйл буруу байгааг ойлгоно. Тэр Янжу хоёрын хүлээж байгаа талбаар явна. Бүртгэгч ангийн цогцос түүний машин дотор байгааг бид харж байна. Доки түүнийг төвчээргүй гэж зэмлэж алхалгыг нуун дарагдуулж чадах хэсгийг нь асууна. Тэр түнд түүний тусламж хэрэгтэй байна гэж хэлээд хоёулаа инээж эхэлдэг. Гэхдээ энэ инээж эхэлж байгаа хэсэг нь л удалгүй нөлнөс олон хувираад яг энэ үед ерөөсөө нэг нэгнээс ингээ юугаач нуухгүй жинхнээсээ байгаа мэдрэмж төрсөн. Тэгээд тэр Докиогоос яагаад ингэ заашлаад байгааг нь асуудаг. Тэрээр өөрт байгаа бүх ур чадвараа түүнээс гуйсан бөгөөд энэ нь тэр амлалтаа биелүүлж байна гэж тэр хэлнэ. Гэхдээ тэр үүнийг хүсэхгүй зүгээр л түүнийг амьд үлдэж амжилтанд хүрэхийг нь харахыг хүсдэг. Доки энэ бол түүнд бүх зүйлийг зааж өгөх цорын ганц арга зам гэж шаардаж цаг нь болохоор түүнд рүү залгана гэж утсан өнөө. Дараа нь тэр Янгийн машинд суугаад түүнийг жолоодож яв. Хэсэг хугацааны дараа утас дуугарна. Бид Сэвк болон бусад хүмүүст мэслийн өрөөнийг гадаа цугларч байхыг харна. Сэвк татвагш орч тэр энцэртэй Докитой уулзна. Тэр гараа сонгосон ч гараа барьсангүй хагалгаа амжилттай дуусны дараа түүнд баярлалаа гэж хэлээд гараа барих ёстой гэж хэлээд гар барьдаггүй. Ингээд мэс засал эхэлнэ. Хатагтай Ра, Янжу, Сэвк нар хамтдаа сууж байна. Тэдэнтэй хамт Ра хатагтай аварсан Сэвкийн 3 нохоо байна. Них зүүн юм шиг хэрнээ сүултээ нэг хөөхөн төгсч мөсөд ах юм амар муухай эхэлсэн шүү дээ. Ер нь л дээ амар дарк кино байд. Тэр нөгөө хоёр Сэвкийн мэс засал хэлхийг хүссэн шинэ өвчний тухай ярина. Дараа нь бид Сэвк Янжу Хинхонрын тасаж байгаа хаалганы өрөө рүү шилжинэ. Хин нэгэн Сэвкээс тэр хаана байгааг асуув. Сэвк тэр энд байна гэж хэлэхэд бид хамгийн төгсгөлийн Сэвкийн нэмсгэлж байгаа систем болоод арчлынхан шивээс өөрчлөгдсөн байгааг харнаа. За ингээд киногоо бүр ингээд нэгтгэн дүгнэхэд амар хүнд дарк эхэлснэ. Амар хүн тэгснэ гэгээлэг айгуу гоё төгсчлөө. Уг нь алын амар дарк юу сэтгэл зүйн кинонууд ч амар хүн төгсгөлтэй байдэн штэ. Гэхдээ бол ямар ч байсан өмнө үзчихсэн кинонд шал өөр мэдрэмж өгсөн, өөр сэдв хүндсэн. Тэгээд жүжигчдэн ч гэсэн ерөөсөө тийм амар олон кинон дээр харж байгаагүй жүжигчд байсан. Гэхдээ дүрдээ бол маш чадварлаг
тооллоо гэж бодож байна. Өөр олон кино тайлбаруудыг үзэх хүсвэл дараагаа манайхаа харин дор хүртэл баяртай.